Сайн байцгаана уу? Бодрия төвшин байна. Энэ удаагийн имжлэгтээ тавтай морил. За тэгэхээр өнөөдөр бол миний хамгийн гинтийн бөгөөд хамгийн төлөвлөгдөөгүй, тооцоологдоогүй бичлэгүүдийн нэг. Тэгээд яг өдийг хүртэл бол ингээд яг өөрийнхөө эргэн тойрныг, бичлэгийнхаа чанарыг ч юм уу эсвэл өөрийнхөө байгаа байдлыг үргэлж ингээд нэг тийм цэвэрхэн, цэгцтэй, тухтай, үзүүртэй байлгахыг хичээж ирсэн. Гэхдээ яг үүндээ тэгж болох гээд байгаа нь өөрөө намайг айгүй их үр дүн тууштай байдлаас маань хойш татаад байгаа мэнаа гэдгийг ойлгосон учраас зүгээр л яг ингээд байгаа юмыг байгаагаар нь тэгээд байгаагаар нь байлгамааргүй байгаа зүйлээ сайжруулахын төлөө яг бүх зүйлээ гоё ингээ хуваалцаад явъя гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Тэгээд өнөөдрийн бичлэгээрээ болохоор би яг 22 нас хүртлээр ойлгосон, тэгээ ер нь ухаарсан, мэдсэн early 20s-тэй ингээд сурч авсан зүйлсүүдээ хуваалцъя гэж бодож байгаа. Тэгээ хамгийн эхлээд нь гэх юм бол ер нь ямар нэгэн зүйлд яарна, тэгээ хурдлан, төрөмгий байна гэдэг нь өөрөө маш дэмий зүйл юм шиг санагдчихж байгаа. Тэгээ миний хувьд бол өмнө нь бол нэлээд яаруу, төрөмгий бүх юмыг хурдладаг, яаруулдаг байсан. Тэгээд энэ маань өөрөө намайг маш тухгүй, маш их сэтгэл түгшилтэй болгож исэн. Тэгээд 10 жилдээ би бол амар хурдан ярьдаг. Тэгээ хурдан ярина гэдэг маань тэр хүний шууд ингээд дотоод чанарыг илэрхийлж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм дотроо жоохон айцтай, түгшилттэй, яруу байсан байгаа хгүй юу. Тэгэхээр ерөөхдөө хэрвээ чи үнэхээр амар яардаг, үнэхээр ингээд стресстэй эсвэл амьдралд чинь ингээд ямар ч яарах шалтгаан байхгүй хаа чи ингээд юмн дээр яарад хурдлаад төрмгийлээд байдаг бол яг үүндээ энэ бол тийм энгийн зүйл биш юм байлээ. Чи өөрийгөө бас сайн анзаараад яг ингээд яг юу болохгүй болоод би яарад байгаа юм бол яг яац юм бол эсвэл ингээд өөрийнхөө хурдыг жоохон намсгаад тэгээд байгаа бүх зүйлээ арай жоохон удаанаар, арай жоохон тайвнаар харж дүгнэх юм бол чиний хийж аваа сонголтууд зүг болно. Чиний гаргаж байгаа үйлдэлүүд ч гэсэн цэгцэрнэ, магадгүй харьцаж байгаа хүмүүс чинь ч гэсэн илүү ойлголцож эхэлнэ. Эргэн тойрон чинь ер нь маш асуудалгүй болж эхлэх юм шиг санагдчихж байгаа. Тэгээд ер нь хамгийн гол нь хүний амьдралын утга учир чинь бас тайван сэтгэл зүгээр амьдралыг туулах тэгэнгүүт яг чамайг тэр яараа төрмгийлээд давшуулаад дайруулад байгаа зүйл чинь үнэхээр тухгүй, үнэхээр сэтгэл түгшилтэй болгож байгааг ойлгох хэрэгтэй юм байлээ шүү. Тэгэхээр магадгүй бас ирээдүйн бодрын явдаж байгаа л өөрийнхөө хурдыг сааруулад тэгээ хурд сааруулна гэдэг нь чамайг ингээл амар үр дүнгүй, амар удаан, амар залхуу болгож байгаа зүйл биш. Харин чиний амьдралыг илүү ингээд чанартай, илүү зөв зам руу хөтлөнө гэдгийг хэлмээр байна. За хоёрдугаарт нь гэх юм бол яг миний modern instinct буюу их хүн болох зүүн сум маань ойрын үед нэлээд нэмэгдэж байгаа. Тэгээд би яг сайхныг хүртэл ер нь л ингээд ээж хүн болохгүй юм шиг өөрөө л ингээд ээжийнхээ охин байжгаад ингээд дуусч байгаа юм шиг тиймэрхүү мэдрэмжтэй байсан. Тэгэхээр миний хувьд бол яг саяхнаас л за би ингээд ээж хүн болох юм байна, хүүхэд төрүүлэх юм байна, өөрийнхөө хүүхдэд бүхнээ зориулах юм байна гэсэн бодлууд надад төрж эхэлсэн. Тэгээд энэ нь бол бас нэлээд тийм гоё сонирн бөгөөд өрмөц тэгээд бас нэг тийм хүнд айгүй тийм урам зориг өгөхүйц тийм үйл явдал байсан. Тэгээ хүн ер нь хүний ээж болно гэж бодсон цагаасаа айгүй хичээгээд өөрийгөө илүү засаж залруулахыг хичээж эхэлсэн юм шиг санагдсан. Тэгэд магадгүй энэ бодол бол зарим хүмүүст бол айгүй эрт төрдөг, айгүй эрт ингээд ээж аав болох тийм инстинкт нь үүсдэг байж магадгүй. Тэгээ миний хувьд бол яг саяхнаас төрж эхэлсэн. Тэгээд бас нэг өөрт хамгаалж байгаа зүйл нь гэх юм бол магадгүй яг нэг хүүхэд гэдэг чинь нэг ээж аав гэх хоёр зүйлээс бүтэж байгаа учраас яг ирээдүйн хүүхдийнхаа аав болох хүнтэй ч юм уу эсвэл яг амьдралынхаа нэг зөв хүнтэй учирсан байгаа үед энэ инстинкт илүү хүчтэй төрж эхэлт юм болов уу гэсэн бас бодол таамаглал байгаа. Тэгэхээр мэдээж ингээд жоохон яг амьдралын чинь зөв хайна биш хүүхдүүдийн шинэ нэг тийм үнэхээр сайн аав байчаад хүн биш бол тэр хүнтэйгээ угаасаа үргэлж явах хугацаанд чи амар стресстэй, амар амар их драмат нь тийм учраас ер нь бол бараг л чамд тийм modern instinct-тэй бараг мэдрэх тийм зав болтохгүй байх гэж бодож байна. Тэгэхээр бас ер нь зүүн совин доторх бодол мэдрэх нь чухал юм шиг санагдчихж байгаа. За 3-дугаарт нь гэх юм бол хүнд ер нь бол тийм их эд зүйлс новш эсвэл танилын хүрээлэл
бас тийм хэрэгтэй биш байдаг гэдгийг ойлгосон. Тэгээд ер нь яг эд зүйлс танилын хүрээгээс илүүтэйгээр бас миний яг тархиндах нэг тийм бодол байсан. Тэр нь болохоор ингээд энэ ч надад хэрэгтэй, одоо энэ зүйл ч надад хэрэгтэй, тэр зүйл ч надад хэрэгтэй гэдэг бодолтой ингээд дэлгүүр тавьж байгаа л зүгээр хамаагүй ингээ агуу олон юмнууд цуглуулад авчдаг, эсвэл ингээл зүгээр амьдарч байгаа л рандом хүмүүсийг амьдралтаа оруулцдаг ч юм уу те. Тэдэр нь өөрсдөө хүнийг ер нь ямар ч ингээ шүүлтүргүүгээр амьдралтаа оруулцдаг, эсвэл ямар нэг зүйлсийг ямар шүүлтүргүүгээр ингээд өөртөө аваад хадгалаад хэрэглээ явцдаг нь өөрөө намайг маш их стресстүүлж, миний амьдралыг ер нь маш их бохирдуулж исэн юм шиг санагдаж байгаа. Тэгэхээр бас ерөөхдөө эргэн тойрноосоо эхлээд те яг чиний ингээд зөв зэгцтэй сайхан амьдрахад саадуулаад байгаа тэр торшуудаасаа салах. За магадгүй үнэхээр чамайг ингээд буруу зүйл рүү шин татаад байгаа чиний ингээд амьдралын үр дүн те сэтгэл ханамжийг чинь бууруулаад байгаа тэр хүмүүсээс харилцаагаа туслах нь бас хэрэгтэй юм болов уу те. Магадгүй энэ юмыг ойлгож эхэлсэн цагаас хойш бас тэдгээр зүйлсүүдийг амьдралтаа оруулж ирэхдээ нэлээд шүүлтүүртэй андаад те юм авахтаа энэ яг надад хэрэгтэй юу, би энийг хэрэглэх үү, энэ чанартай зүйл үү, энэ үр дүнтэй юу гэдгийг бодох хэрэгтэй юм шиг санагдсан. Хүмүүсийн хувьд гэх юм бол яг энэ хүн яг надад зөв мэдрэмж өгч гин үү те, энэ хүнтэй байхдаа би одоо яг тухтай мэдрэмж авдаг уу, эсвэл яг энэ хүнтэй ингээд байснараа би ингээд өөрийнхөө сэтгэл ханамжтай байдаг уу гэдгээ бодох хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгэхгүй яг ингээд 20 нас хүртлэе бол хүн яг л рандом хүнтэйгээ танилцаж ингэж олцсон зүйлээ хэрэглэж амьдраад байгаа шүү дээ. Тэнгүүд ядаж 30 хүртлэе бол эдгээр зүйлсээ суралцаад те ядаж 30 наснаас хойш ч юм уу, за магадгүй одооноос эхлээд нэг арай жоохон зэгцтэй цэвэрхэн аятайхан амьдрмаар байна те. Тэгэхээр бас эдгээр зүйлсийг бодох хэрэгтэй юм санагдсан. Тэгээ ер нь их зүйл, их новш, их танихгүй хүн, их рандом хүмүүсийг зулуулчаар тэдрээсээ салах гэж бас айгүй цаг хугацаа шаардна. Тийм болохоор ер нь анханасаа шүүлтүртэй хандах хэрэгтэй юм шиг санагдсан. За дараагийнх нь гэх юм бол байгаа байдлаараа, яг одоогийн байгаа байдлаараа, одоогийн байгаа орчноороо өөрийгөө ер нь хааж өөрийгөө хязгаарлахгүй байх гэж байгаа. Тэгэхээр ер нь бол одоо сайхан ч амьдарч байгаа хүн байж болно, жоохон таагүй ч амьдарч байгаа хүн байж болно. Гэхдээ яг одоогийн нөхцөл байдлаараа чи өөрт амьдрахгүй. Тийм болохоор яг одоогийн байгаагаараа тий одоогийн чамд байгаа зүйл чинь, чамтай хамт байгаа хүмүүс чинь, эсвэл чамд тохиолж байгаа зүйлс чинь өөрт тохиолдохгүй гэдэгт ер нь бэлэн байх хэрэгтэй юм санагдаж байгаа. Чамд одоо чинь хичнээн жоохон таагүй амьдарч байгаа хүн байвал чамд үзэх, харах, мэдрэх, уулзах, танилцах маш олон гоё хүмүүс, маш олон гоё газар, маш олон гоё моментууд байгаа. Тэр болгон руу чи тэмүүлээ, тэр болгон руу чи хүрч чадна. Харин жоохон жаргалтай те бүх зүйл нь болж байгаа хүмүүсийн хамаал тэр зүйлдээ талархаад те илүү даруухан ийг байх нь бол хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгэхгүй ингээд те хорвогийн бүх юмыг өөрөө болгоцсон юм шиг бас бардаад ингээд өөрөө л хамгийн супер юм шиг тийж мэдрэх нь бол тийм сайн зүйл биш юм шиг санагдсан. Тэгэхээр ер нь бол нөгөө их давлгаанд ингээд хийсчихгүй хүн шиг, тэгээд баг давлгаанд ингээ гутарчихгүй хүн шиг амьдрах нь зөв юм шиг санагдсан. Тэгээд тийм байна. За дараагийнх нь гэх юм бол ер нь амьдралаа маш сайн мэдрэх гэж байгаа. Яг одоо энэ бол яг 20 нас хүрэл гараал явж байгаа хүмүүс зориулсан зүйл те. Яг ингээл анх оюутан болоод амьдрал төлтөх гал арай нэг бэлтгэж байгаа үе байгаа шүү дээ. Яг тэр үед ингээд чам тохиолж байгаа юм болгон ч ингээл анхных байгаа, анхны хайр, анхны байр, тэ анхны сургууль, анхны очсон улс гих мэт ингээд бүх зүйлс чинь ингээд чамд шинэ мэдрэмжүүд өгж байгаа, шинэ зүйлсүүдийг өгж байгаа. Тэгээ тэр болгоныг чи ингээд маш гоё ингээд гайхсан, шоконд орсон, нэг тийм зовоод байгаа юм шиг, жаргаад байгаа юм шиг мэдрэмжээр хүлээж авч байгаа. Тэгээд яг тэр болон төөрөгдөл дундаа хүн ингээд тэр зүйлээ бас тийм их таашаага, тийм их нандинаж харилж хүлээж авдаг юм шиг санагдаж байгаа хгүй. Тэгэхээр бас яг анхны сургуультаа орж байгаа анхны ингээд зүйлээ мэдэрч байгаа хүмүүс байх юм бол тэр зүйлээ үнэхээр сайн мэдрээд, үнэхээр сайн хайрлаад, үнэхээр сайн талархаж хүлээж аваарай. Магадгүй чи цаашдаа ингээ айгүй гоё байранд амьдрна, гоё галтгоонд хоол хийн, гоё хүмүүстэй уулзрна, гоё хүнтэй үерхэн, гоё зүйл идэлж хэрэглэх ч гэсэндээ яг чиний тэр нэг анхны гэсэн тэр мэдрэмжийг бол бас тийм сайн гүйцэхгүй шүү. Тэгэхээр бас тэр зүйлээ ингээд гоё мэдэрч хайрлаарай. За тэгээд бас магадгүй ингээд тэр зүйлээ чи хангалттай ингээд мэдэрч чадахгүй бол чи тэрэндээ харамсах үе тохиолдно. Тэр зүйлээ ингээд чи бас мэдрэхгүй байх юм бол тэр зүйлээсээ ингээд хацаж чадахгүй зуралцаар агаад ингээд байгаа байдалтай л өөрийгөө хүлэх одоо үлдээх магадaltaй. Тийм учраас ер нь ямар нэгэн зүйлийг зүгээр л тултал нь мэдрээл, тултал нь салж хацаа ч юм уу, эсвэл тултал нь одоо тэр зүйлээ сайжруулж чаддаг л байх хэрэгтэй юм шиг байна.
За дараагийнх нь гэх юм бол яг ямар нэгэн дэглэм, ямар нэгэн өөр хүмүүсийн амьдралын юм аяа гоо сайхны стандартад багтах биш, яг өөрийгөө байгаагаар нь сайжруулж те байгаагаар нь яг ингээд одоо тордож амьдрах нь айгүй зөв юм шиг санагдаж байгаа. Одоо жишээ нь хин нэгэнд хар өнгөний ус цоглоогонгөө чи бор устэй ээж үсээ хараар будаал эсвэл ингээл хин нэгэн өндөгний дэглэн бариад турчингууд нь чи амар мах идэх дуртай ээж өндөг идэж тураал те эсвэл ингээд ямар нэгэн хүний ингээд амьдралын хэв маягийг өөртөө тааруулах гэж зүтгэх нь бол чамааг бол маш зовоон. Дээрэс нь чам дээр ажиллахгүй байж болно. Тийм учраас ерөөхдөө би мах идэх дуртай хүн юм уу? Тэгвэл мах идэж одоо хэрхэн турж болох юм ч юм уу? Эсвэл би бор өнгөтэй өстэй юм бол яг энэ үсээ би хэрхэн бас эрүүл болгож тэ хэрхэн гоё харагдуулж болох уу гэдгээ судлах ч юм уу. Эсвэл одоо би яг ямар төрлийн хүн юм те би ингээд олон найзтай авах туртай мó эсвэл цөөхөн найзтай авах туртай мó эсвэл би сошиал медиа ашиглах туртай мó эсвэл ашиглахгүй авах туртай мó гэх бүх зүйл дээр ингээд яг өөрийнхөө онцлогийг ирж хаагаад би яг юунд туртай юм, би яг юу хүсэж байгаа юм, би яг ямар хүн юм, би яг ямар хөө байх юм, би яг юунд хүрмээр байгаа юм гэдгээл амар сайн хайх. Тэрнээс биш ингээд өөр хүнийг өөртөө авчирч наад эсвэл өөр хүний таалагдж байгаа зүйл дээр хүрэх гээд зүтгэх нь бол тийм гоё зүйл биш юм шиг санагдаж байгаа. За дараагийнх нь гэх юм бол ер нь сонссон болгондоо, мэдсэн болгондоо эсвэл яг ингээд амьдралд чинь гарч ирж байгаа болгоныг ингээд амар сериусны хүлээж авахгүй нэг сүлд нэг юм бичлэг айгу трендлодсэн шүү дээ. Ингээд ямар нэгэн зүйлийг сериусны бити хүлээж аваа. Тэгээ сериусны хүлээж авахгүй байх юм бол чи шаналхгүй байх юм бол чи үргэлж happy аз жаргалтай байна. Тэгээ үргэлж ингээд хөвгөлтэй байж чадна ингээд. Тэр шиг ерөөхдөө энэ бол яг одоо мэдээж 30 нас хүрчээд хүн өөрийн гэр бүлээ сериусны л хүлээж авна тий. Яг тэр шиг ер нь 30 хүртлээ ер нь ингээд яг өөрийгөө mature болтлоо 28 нас хүртлээ ч юм уу бүх зүйлийг ингээд дуусгах байгаа юм шиг бүх зүйл одоо яг ингээд яг энэ хүрэл төгсөж байгаа юм шиг мэдрэхийн оронд зүгээр яг нэг зүрхнийхээ нэг хэсэгт нэг юм дархлааны байр тавьсан тий. Ингээд хин нэгэн чамд амар гоё хайртай амар гоё дуртай гэж яах юм бол окей гэхдээ ингээд тий харцанжээ тэгээд боджээ те эсвэл ямар нэгэн зүйл үнэхээр ингээд амар бүтлгүүдэд амар ингээд нураад унсан ч гэсэндээ зүрхний шинийг дархлааны гэсэндээ ингээд харцанжээ те ирээдүйдийн сайнаар эргэж болно эсвэл сайн хичээлүүд тавьчирч болно ч юм уу те яг нэг юм юмн дээр ингээд за одоо ингээд дуусчлаа одоо ингээд эхэлчлээ одоо ингээд бүтчлээ биш те яг нэг mature болтлоо яг ингээд mature болтлоо яг ингээд угаасаа амьдралын тогтож эртэл ер нь юмыг айгүй олон тийм уян хатан байдлаар авч үзэх юмыг ер нь дуусчлаа эхэлчлээ болчлоо бүтчлээ бүтлгүүтчлээ төгсчлөө одоо би ингээд дуусчлаа гэж ер нь бодох хэрэггүй. Тэгэл ер нь аль болох уян хатан байх хэрэгтэй юм шиг санагд. За дараагийнх нь гэх юм бол үсээ угаах нь үнэхээр чиний амьдралыг сайжруулж чадна. Амар тийм basic зүйл те. Яг үүндээ би үсээ угаадаг хүн шиг ч юм уу. Эсвэл үсээ угаах нь тийм сүртэй зүйл биш ч юм уу шиг сонсогдож болно. Гэхдээ яг үүндээ хүн ингээ үсээ угаацсан байгаа үедээ, усан дорцсон байгаа үедээ, цэвэрхэн хувцалсан байгаа үедээ л ер нь амьдралаа өөрчилдөг. Тэрнээс биш хизээш ингээд заван үстэй байгаа үедээ, эсвэл ингээд өөрийгөө арчлахгүй, эсвэл илүү дэлжинтэй байгаа үедээ ялангуяа эмэгтэй хүний амьдрал бол тийм их сайжраад, тийм их happy байгаад байдгүй юм санагч байгаа. Тэгэхээр ер нь бол үсээ угааж эхлээд, усан дорж эхлээд, өөрийгөө арчилж эхлээд, тодорхой хэмжээнд ингээд одоо өөрийгөө халамжилж одоо арчилж эхэлснээрээ чиний өдөр тутмын өөрийгөө мэдрэх байдал, гаргах үйлдэл, хүмүүстэй харьцах харилцаа чинь өөрчлөгдөд ирнэ. Тийм болохоор ерөөхдөө бол яалтчгүй л эмэгтэй хүн болсон юм. Тэгээд илүү дэлжингээсээ салаад үсээ арчлаад, арьсаа арчлах нь бол зөвл юм бэлээ. Энэ бол бас яг энергийн хувьд авч үзэх юм бол чамдаас айгүй сайн зүйлүүдийг дууддаг тий. Цэвэр сайн сайхан энергиудыг дууддаг гэж авч үздэм бэлээ. Тэгээ ялангуяа би ч Оросд амьдарч байгаа. Тэгээ Slavic woman ертөнцид бол тий ингээд өдөр болгон тийм цэвэрхэн зэгцтэй гоо үзэсгэлэнтэй байх нь өөрөө амьдралыг сайжруулах бас нэг алхам гэж үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр бас хичнээн ингээд Slavic woman болоод ингээд Орос Slavic эмэгтэй болохгүй ч гэсэндээ яг нэг тиймэрхүү бас авах юмнуудаа авах нь чухал юм шиг санагч байгаа юм. Тэгээд бас гоё өөрийгөө арчлах хэрэгтэй юм шиг.
Тэр нь ингээд амин үнэтэй зүйлсүүд хэрэглээл, үнэтэй зүйл өмсч хэрэглээд үсэндээ наана гэдэг нь биш штэ тий. Зүгээр л үсээ үнэхээр гоё гагаад ирүүл байлгачих. Тэгэл чадхадаараа илүүдэлжингүй байчин. Тэгээд батханы асуудал дээр бол яг үүндээ бас миний хувьд амар том асуудал бол би болохоор би энийг бол ингэдэг гэж хэлж чадахгүй. Гэтэ ер нь бол аль чадхаараа л хичээж ин тий. За дараагийнх нь хэм бол ер нь хамгийн сүүлийнхтэй last but not least гэдэг шиг ер нь яг ингээ залуу байгаа дээр хүн ер нь амар олон зүйл рүү савчаад те хэлж сурмаар байна, тенсч тогломоор байна, яамарч байна гэж гүөхээсээ илүүтэйгээр хүн ер нь яг нэг зүйлийг л үнэхээр тууштай, үнэхээр сэтгэлээсээ бүх зүйлээ тавиад хийгээд үзэх хэрэгтэй юм санагдсан. Үнэхээр чи юмч болмоор байгаа л эмчээ сонгоод 10 жил чамаагүй сураад үз тэ. Үнэхээр чи тамирчин болмоор байгаа л зүгээр мэрэгжлийн тамирчин болтлоо зүтгээд үз тэ. Эсвэл үнэхээр чи влогер ч юм уу, ютубер болмоор байгаа л өдөр шөнөгүй чамаагүй видео хийгээд ч юм уу тэр пашингаа дагаад үз тэ. Яг энэ боломж биднэрт 30 хүрээд гэр бүлтэй болоод ч юм уу эсвэл 40 хүрээд эмээ өвөө болохдоо бидэрт олдохгүй биднэрт амар хийх зүйл гарч ирнэ. Ингээд чи тэрийг хиймээргүй байсан ч чамд хийх ёстой зүйлсүүд зөндөө гарч ирэх учраас ер нь залуу байгаа дээрээ яг 20 эдтэй байгаа дээрээ л яг нэг зүйл бүх амьдралаа, бүх цаг хугацаагаа, бүх одоо зүйлсээ зориулаад үзэх нь амар хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээд миний хувьд бол ингээд YouTube миний ингээд чин зүрх сэтгэлийн маань гол пашн хэрнээ би яг тэр зүйлдээ тийм их цаг хугацаа хөдөлмөр тууштай байдлыг зарцуулж чаддгүйд бол айгүй эмзэгэлдэг. Гэхдээ би ирээдүйд бас яг цаг гаргаж яг ер нь бол одооноос ингээд цаг гаргаж эхлэхийг бол хичээнэ. Тэгээд миний баг сүүлийн зөвлөгөө бол би бүр өөртөө хамгийн их зөвлөмөр энэ ингээд залуу байгаа дээрээ өөрийнхөө нэг чадварыг, өөрийнхөө нэг хүслийг ингээд гүйцээгээд тэрлүүгээ бүх юмаа тавиад хаа тий. Тэрлүүгээ бүх зүйлээ зориулаад хаа. Тэрний дараагаар зүгээр чи юу ч хийсэн болно. Би нэг хүнтэй уулзчихсан. Тэгээ тэр хүн болохоор ингээ 32 нас хүртлээ тамирчин байсан. Ном сурвааны, сур харвааны тий. Тэгээд 32 наснаас ингээ төрийн албанд ажиллаад эхэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нэг 21-ээс л баг төрийн албанд ажиллаад ингээл тэгснэ бизнес эхлүүлээл, тэгснэ спортоор хичээлэл, тэгснэ ютубер болоод явна гэхийн орон чи зүгээр л ямар нэгэн зүйлээ ингээд сонгоод тэр зүйл рүүгээ тууштай явах нь илүү чамд амжилттай юмсан гэж байгаа байхгүй. Одоо үед ялангуяа нийгэм айгуу нээлттэй болсон, тамирчид өндөр цалинтай, ер нь тамирчид гэлтгүй ер нь юу ч болж байсан өндөр цалинтай чи үнэхээр чадвартай байх юм бол ингээд бүх зүйл болдог болцсон үед ер нь бол яг өөрийгөө яг нэг зүйл дээр сориод үзэх нь л үнэхээр хэрэгтэй санагдсан. Тэгээ өнөөдрийн бичлэг ер маань ингээд дуусж гин. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Тэгээд энэ хүртэл надтай хамт байж миний яриг сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Пока.